Ховд аймгийн Буужгын сар Тэмээн соёл уралдааны холбооноос анх удаа санаачсан зохион байгуулж байгаа. Торомны уралдаан эхлэхэд одоо бэлэн болж байна. За ингээд гараан руу явж байгаа харагдаж байна. За өнөөдрийн Хордон торомны уралдаанд нийт 20 гаруй тором бүртгүүлэн ордсон байна. Манхан сумын Баянгологийн үеач төр тогтхын Хордон шар тором одоо 6 номерт бүртгүүлэн ордлоо. За энэ наадлаар явж байгаа Хордон цагаан тором бол одоо Манхан сумын Зэрэг гологийн Монгол Усын гавьяат малчин Эрдэнэгийн хөлд Цогоддрахын Хордон цагаан тором явж байгаа харагдаж байна. Гоолт аймгийн Эрдэнэ сумаас тормууд ирлээ. Ховд аймгийн Мянгат сумаас ирсэн Хордон тором бүртгүүлэн ордсон байна. За ингээд газраас одоо нийт 20 гаруй тором бүртгүүлэн ордлоо. За 5 км 6 км алсаас иргэнэ. За ингээд одоо гараан руу явж байна. Одоо онцгийн удам хөдөө бас үзэгч та бүхэнд Хордон торомны уралдааны хэдхэн мөчийн дараа уралдааныг харуулнаа. Ингээд одоо гараан руу явж байгаа одоо мөчийг манай зураглагчийн дүрэнд харуулж байна. Эрхэм хүндэт үзэгчтэй, эрхэм хүндэт тэмээчтэй, өргөн дэлгэр Монгол оронд эргэх 4 үлрэлээ ялжиж өвлийн сар эхэлж байгаа шинэ сарын мэндийг үзэгч та бүхэнд өргөн дэвшүүлье. Аргын тооллын 2025 оны 11 сарын 22 буюу бэлгийн тооллын өвлийн тэргүүн сарын шинэ 2-ны бэлэг цан өдөр манай уран бүтээлчид Ховд аймгийн Манхан сумаас үзэгч та бүхэнд нээлж дугаараа хүргэж байна. Ховд аймгийн Буужгын сар Тэмээн соёл уралдааны холбооноос санаачсан зохион байгуулж байгаа Ховд аймгийн Хордон торомны уралдааныг манай зураглагчийн дунд харуулж эхэлж байна. За энэ 12 номертой бүртгүүлэн орсон Мянгат сумын үеач Нимочрын Хордон шар тором гараад ирсэн харагдаж байна. За ингээд өнөөдөр гарааныхаа зурхаадараас эргээд одоо нэг дөнгөж эргэж байгаа тором мөчийг манай зураглагч харуулж байна. За одоо өнгөний одоо 3 тором одоо салж байгаа харагдаж байна. Өнгөн дээр за өнгөний 3 торомтой зэрэгцээрээ за өнгөний 29 номертой хамгийн наадлаар нь явж байгаа. За өнгөний 3 торомтой яг зэрэгцээ зогсороо за өнгөний 3 тором наадлаар хамгийн наадлаар нь 29 номертой бүртгүүлэн орсон Гоолт аймгийн Эрдэнэ сумын уяач Чамин чулууны Хордон хөх тором гарч ирсэн байна. За дунд талд нь за 30 номертой бүртгүүлэн орсон Ган замын Хордон Гоолт аймгийн мөн Эрдэнэ сумын уяач Ган замын Тугшаар нь гараад ирсэн харагдаж байна. 31 номертой бүртгүүлэн орсон. Цааталт нь одоо бас Ган замын Хордон жигүүр барга за Гоолт аймгийн Эрдэнэ сумын 3 тором гарч ирээд хөтлөлөө. За ингээд одоо 1 номертой бүртгүүлэн орсон залуу уяач Лавгдоржийн Хордон хар тором явж байгаа Тахилтогийн уяач 25 номертой бүртгүүлэн орсон Хордон тором гараад ирсэн харагдаж байна. За ингээд одоо тормууд бол нэлээд одоо нөрөөхөө явж байгаа юм байна. За ингээд суугаад гарч байгаа энэ 5 торомтой зэрэгцээ бараа тэр 4 торомтой зэрэгцээрээ манай хүмүүс. Тэр 4 торомыг эхний одоо 3 Эрдэнэ сумаас ирсэн 3 тором одоо хөтөлж эхэллээ. За энэ 4 торомтой зэрэгцээрээ. За энэ 4 тором дээр 25 номертой бүртгүүлэн орсон Гоолт аймгийн Чандаман сумын үеач Барсуултын Хордон улаан тором бор тором явж байгаа. Тэрний саатал дээр Савгдоржийн Хордон халдар тором явж байна. Мөн одоо Барсуултын Хордон бас л одоо Гоолтын Чандаман сумаас ирж мордсон Хордон улаан тором явж байна. 6 номертой бүртгүүлэн орсон төр тогтхын Хордон улаан тором гэсэн. За ингээд одоо өнгөний 3-3-аар ингээд өнгөний 3 тором салаад ард нь 3 тором дээр нь одоо Гоолт аймгийн Чандамны Барсуултын хөхтэй Лавгдоржийн хөхтэйлэг төр тогтхын хүрэн гэсэн ийм 3 тором явуулаа. За одоо дараачийн торомыг суугаад харуулаад бай. За онцгой удам хөдөгдөг яахаггүй л одоо тэмээний уралдаанд сайхан тохирсон юм сайхан газар байна. За ингээд одоо Гоолт аймгийн Эрдэнэ сумын үеач Барсуултын улаан тором 7 төр явж байгаа харагдана. За хооч нэг давхын суугаад харуулъя. 7 тором өнгөрөө. За Мянгат сумын үеач Нимочрын Хордон шар тором Мөнхөчрын Хордон шар тором явж байгаа харагдаж байна. За ингээд одоо 24 номертой бүртгүүлэн орсон сайхан шар тором өнгөрч байна. За 24 номертой бүртгүүлэн орсон Хордон шар тором. За энэ 2 цагаан торомтой зэрэгцээ даваараа энэ түрүүний минь Хордон цагаан тором явж байна. Монгол Усын гавьяат малчинд Эрдэнэгийн хөө цогод цогж авахын Хордон цагаан тором явж байна. За түрүүний минь цагаан тором 11 дээр явж байна. За эднэрт яг энэ тормуудтай зэрэгцээ яваад байгаа. За ингээд 12 хүртэл суулаа. За 12 дээр түрүүний минь цагаан явж байна. За ингээд одоо зэрэгцээ даваад байгаа. За цогж авахын цагаан тором явж байна. Мянгатын Мөнхөчрын цагаан тором явж байна. За 24 номертой бүртгүүлэн орсон Гоолт аймгийн Барсуултын Хордон шар тором явж байна. За ингээд 11-2 дээр явж байгаа там. За ингээд 10 дээр явж байгаа тором харууллаа. За ингээд Гоолт аймгийн Чандаман сумын үеач Барсуултын Хордон шар тором явж байгаа. Цогж авахын тором явж байна. За ингээд одоо өнгөний
За энэ хүү одоо Ховд аймгийн Бүүжгэн сар тэмээн соёл уралдааны холбоо Ховд аймгийн Манган за энэ 6 энэ зэрэгцээд яваад байгаа. За энэ наадлаар 1 номертэй бүртгүүлэн мартсан Манган сумын тагилбагийн аймгийн алдар туяач Дорцрын бийгүүд хавгдорчийн хурдан халдар турам явж 25 номертэй бүртгүүлэн мартсан Говьт аймгийн Чандамын сумын явж Барсуудын хурдан хөрөн турам явж байгаа. Цааталтар нь 19 номертэй бүртгүүлэн мартсан хөөрхөн жижигхэн хөх турам гараад ирсээр гэж байна. За энэ 19 номертэй бүртгүүлэн мартсан жижигхэн хөх турам чинь Говьт аймгийн Чандамын сумын уяач Дамдын зүрэнгийн хурдан хөх турам явж байгаа юм байна. За ингээд одоо ингэний за 5 6 7 дээр ингээд хавгдорчийн хөх турам явж байна. За 6 дээр Чандамны Барсуултын хөрөнд турам явж байна. За 6 дээр 5 дээр Дамдын зүрэнгийн хөх гэсэн ийм одоо 5 турам явж байна. За ингээд одоо ингэний тэмэрүүд дээр зэрэгцээрээ. За ингээд за 5 за ингээ одоо өнгөний одоо 3 турам нэлээд хол салсан. За 4-дөр Манган сумын Баянгологийн уяач төр тогтцоо хурдан хөрөн турам явж байна. За энэ төр тогтцоо хөрөн турам бол одоо бас л нэлээд сайн бэлтгэгдсэн турам байт юм байна. За ингээд уртлынхаа одоо 3 турам дээр зэрэгцээ харуулчихъя. 20-ны уралдаанд Говьтаа нь одоо Баян уулд очоод долоолоод ирсэн юм хурдан турам байгаа. Баян уулын за өнгөний одоо 3 турам бол нэлээд холхон салсан юм байна. За ингээд 6 км алсаас ирэглээ. Бас одоо газраа цугларсан одоо хурдан турмууд гарч ирсэн байна. Ингээд одоо Ховд аймгийн Манган сум зохион байгуулагдаж байгаа Ховд аймгийн төвийн бисэн хурдан турмын уралдаанд өнгөн дээр нь 30 номертэй бүртгүүлэн мартсан байна. Говьт аймгийн Чандамын сумын уяач Ганзамын жигүүр бор гэдэг хурдан турм одоо өнгөлөө гараад ирсэн бол цаатлаар нь одоо 31 номертэй бүртгүүлэн мартсан Тугшаар гарч ин Даянгийн хурдан Тугшаар гарч ирсэн байна. За Даянгийн хурдан Тугшаар бол одоо энэ юунд шинхэн одоо Говьт аймгийн Баян уул зохион байгуулагдсан хурдан турмны уралдаанд төрүүлсэн юм хурдан турм байгаа. За наадталд нь яваад байгаа энэ 30 номертэй бүртгүүлэн мартсан Ганзамын хурдан жигүүр бор бол одоо Баян уулд болоод 3-аар хурдлсан юм хурдан турм байгаа. За цаатал нь яваад байгаа Чамин чулууны хурдан 29 номертэй бүртгүүлэн мартсан Чамин чулууны хурдан хөх турм бол одоо Баян уулд одоо ингээд гуруулсан. За яг ингээд одоо 20-ны уралдаанд одоо ингээд гуруулсан юм яг өнгөний 3 турм бол одоо Говьт аймгийн Эрдэнэ сумаас ирж ингэж уралдлаа. Тэгээд одоо газраас одоо цугларсан хурдан хөөрхөн турмны уралдаан. За үнэхээр одоо нэг ботхон махан бар нэг ботхон ноосон задраагүй бүрэн бөхөн тэнийгөө гэж тормыг одоо энэ бол үнэхээр одоо бүрэн тэнийцсэн юм одоо уралдааны үедээ ийм сурцсан юм хурдан тормууд байна. За ингээд одоо машины милээр одоо 30 дөхөд яваад байгаа юм байна. Ингээд бас л одоо хурдан байгаа юм байна. За наадталд нь одоо Ганзамын жигүүр бар, цааталт нь Даянгийн Тугшаар Чамин чулууны хөх гэсэн одоо өнгөний одоо 3 турм Говьт аймгийн Эрдэнэ сумаас ирж одоо газрын холоос одоо ирж уралдаж өнгөний одоо 3 турм одоо нэлээ явуулах юм байгаа юм байна. Газрын хоошоо суух ямар ч боломжгүй юм биш үү. Тэгээд одоо та бүхэнд байна одоо энэ өнгөний 3 турмтай үзэгч та бүхнийхээ одоо ингэж оруулъя. Ингээд манай Хэдвэцэг уран бүтээлчид одоо Ховд аймгийн Манган сумын одоо тахилтын онцгийн уудам хөтөгөөс үзэгч та бүхэнд хурдан турмны уралдааныг харуулж байна. За ингээд наадталд нь одоо Даянгийн жигүүр бар Ганзамын одоо жигүүр бар цааталт нь одоо Даянгийн Тугшаар явж байна. Чамин чулууны хөх гэсэн одоо өнгөний одоо 3 турм одоо нилээн одоо хурдхан байгаа юм байна. Тоцсон камера байгаа. За ингээд одоо өнгөний 3 турм яг. За одоо өнөөдөр бол одоо Тугшаар орох нь жигүүр орох нь 11 сарын 20 зохион байгуулагдсан Баян уул зохион байгуулагдсан Говьт Баян уулын одоо баярт одоо төрүүлсэн одоо Тугшаар өнгөн дээр аман хүзэн Чамин чулууны хөх Даянгийн жигүүр бар гэсэн одоо Ганзамын жигүүр бар гэсэн одоо ийм одоо 3 турм одоо за Тугшаар өнгөн дээр юм байна. За Монголын одоо цуу турдан тийм ээ Монгол улсын алдар туяач мөнгө туулын мөнгө баясгалангийн Тугшарын одоо нэрийг авсан ийм хурдан тугта машинтай уралддаг одоо ийм хурдан тийм ээ байдаг. Говьт аймгийн Эрдэнэ сумын уяач Даянгийн одоо хурдан Тугшаар одоо өнгөн дээр байна. За зөв талдаараа Чамин чулууны хөх орж ирсэн байна. За жигүүр ороод Даянгийн жигүүр ороод ирж байна. За Тугшаар одоо өнгөн дээр байна. За ингээд Тугшаар төрүүлээд
хан замын жигүүрээр аман гүзүү дурдсан айргийн 3-аар чамин жолооны хурдан хөхөөр орж ирсэн байна. Говьалт аймгийн Баян уул зохион байгуулагчсан хурдан торомны уралдаанд 7 дурдсан 6 номертэй бүртгүүлж болсон Манхан сумын Баян уулын уяач төр төгтгийн хурдан улаан тором одоо айргийн 4 турдалж байна. За айргийн 5 29 номертэй бүртгүүлэн орсон Говьалт аймгийн Чандам сумын уяач Амьд сүрэнгийн хөх тором за 5-д орлоо 24 номертэй бүртгүүлэн орсон Говьалт аймгийн Барсуулдын шар тором одоо 6-aalч гэлээ. Ингээд одоо 6 тором одоо ингэж орж ирж байна. За ингээд Говьалт Манхан сумаас нэг Ховд аймгаас нэг тором орлоо. Говьалт аймгаас 4 тором орж байна. Ингээд 6 дараа Говьалт аймгийн Чандам сумын уяач Барсуулдын хурдан шар тором орсон бол за 7 дараа Манхан сумын Тахилтогийн уяач Лавгд орчийн хурдан хар тором орж ирж байна. За 7-д орж ирж байна. 8 дээр Говьалт аймгийн Чандам сумын уяач Барсуулдын хурдан Барсуулдын хурдан хөрөн тором Говьалт аймгийн Чандам сумаас ирж 8-д орж байна. За 9 за ингээд Говьалт аймгийн Чандам сумаас 15 номертэй бүртгүүлэн орсон. Цогж авхан хурдан цагаан тором 9 тордлаа. За ингээд 10 дараа нэг хөрхөн жижиг хар тором орж ирж байна. Бас л одоо манай Гагиатын одоо тамхтай тором орж ирж байна. Ховд аймгийн Мянгат сумын уяач Мөнхөчрийн хурдан шар тором одоо ингээд за ингээд 10 тором ингээд барианд орж ирлээ. За ингээд одоо үзэгч таа хинаа одоо түрүүлж ярилцсан тэмээдийн эзэн уяачтай уулзуулъя. За одоо энэ өдөр Ховд аймгийн Төвийн бүсийн анхны одоо торомны уралдаанд Говьалт аймгаас ирж оролцсон хурдан торомны эзэн уяачтай та бүхэнд уулзуулъя. За танд баяр хүргэе. Таны баярлалаа. Та манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. Би Говьалт аймгийн Эрдэнэ сумын уяач авир мэдгч хүн байна. Өнөөдөр манай бид хэд маань баяр наадамда Ховд аймгийн Манхан сумынхаа баяр наадамд хүрэлцэн ирээд бас сайхан баярлалаа. Сая одоо 2 хоногийн өмнө Ховд аймгийн Говьалт аймгийнхаа Баян уул суманд бас баярлалаад ирсэн. За өнөөдөр бас их сайхан баяр болж байна. Нар урдагч ирсэн сайхан баяр болж байна. Торомны удам өгшил хаанх юм ямар удам? За энэ манай дүүгийн ботхон тийм ээ. Манай одоо дүү Баттутганы Даян гэж банд байна. Одоо өөрөө уяад өөрөө сойдог ийм тором байгаа. Сая Баян уул төрүүлсэн өнөөдөр бас энэ төрүүллээ. Урд урдны энэ жилээр нэг хэд уралдав? За манай энэ шар тором одоо 5 уралдаа 5 орж байна. Цаашаад одоо хаана уралдана гэсэн бодолтой байна. За одоо тэгэл тэмээнийхээ байцыг хараад энэ одоо хөдөө орон нутагт ажиллаж амьдарч байгаа энэ малчин залуучуудыг бас дэмжих зорилгоор энэ бүсийн тэмээний уралдааны өвөл зохион байгуулалтыг ач холбогдол нь ямар хөө танд? За энэ тэмээний ач холбогдол бол одоо сүүлийн жилүүдэд одоо газрын тэмээ холбоо маань маш сайн ажилдаг болж маш сайхан бас залуу уяачд болон ер нь тэмээчтэй их сайхан дэмжиж одоо тэмээний уралдааныг маш гоё өргөн дэлгэр зохион байгуулдаг болсон байна. Ингээд өнөөдөр бас Ховд аймгийн Манхан сумынхан маань бас их гоё зохион байгуулалт их сайтай одоо баяр наадмыг их гоё наадаж сурч байгаа ийм олон байна. За тэгээд энэ Ховд аймгийнхаа нийт уяачд бол Манхан сумынхаа уяачдад тэмээн хурдан одоо юу сансан 9 цагаан хүчлэн сэтгэгчлэн бүтэж байх болтгой гэж ирээё. За танд баярлалаа. Танд дараагийн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. Аман гүзүү дурдлагч шиг болоо. Манай үзэгчд өөрийгөө танилцуулаач. Би Говьалт аймгийн Эрдэнэ сумын залуу байж алтан шагаан ганц мэдгээ. За ганц торомтой ирлээ. 2 турдсан маш их өндөр байна. Сэтгэл өндөр байна. Энэ цоон байгуулж байгаа энэ засаг дарга нөлөөтэй ажлын амжилт хүсье. 7 оролцож 6 орсон тормоо. Энэ удам өгшил хаанхын тором байна? Энэ манай унган тийм үү? Говьалт тийм ээ. Тий. За хэдэн километр явж туулж ирв? Тумаасаа 600 700 явсан. За хэдвэр ингэ сурдээ? Би сургууль сурдаггүй. Өгсцөө. За дараа чи уралдаан хаана хий гэж бодож байна юм. Яг яваад. Одоо энэ таашир одоо Говьалт аймгийн тэнд таашид уралчаал. Тэгэл дүүргөө уцсан. Удам өгшил одоо энэ одоо тамианыхаа үйлдвэр өгшил дээр яаж анхаар чи одоо тамиачин бол гэсэн бодолтой байгаа юу? Тий. Тэгэл аавынхаа юуг тэгэл үргэлжлүүлээл. Энэ бол Монгол улсын алдартай байж болох өрөлттэй л явчих. За баяр хүргэе. Тэгээ дараа чинь уралдаанд бас амжилт хүсье. За баярлалаа. За танд баяр хүргэе. Өнөөдөр таны тором 3 турдлах шиг боллаа. Манай үзэгчд бас өөрийгөө танилцуулаач. Намайг Болцоохны Чамин Жолон гэдэг Говьалт аймгийн Эрдэнэ сумаас ирсэн.
Сая Баян Улт 2-оор орсон тором байгаа маа. Энэ удам өгшил ер нь хаанхын Манай Ботгон тийм ээ баг. яг Эрдэнэ сумын. Эрдэнэ сумын Ботгон тийм. За. Одоо энэ Баяр наадмын ер нь зохион байгуулалт хэр болж байгаа ч байна, сэтгэл хэр байна. Сайхан болж гин үү Баяр наадам. Цаашид одоо ер нь хаана уралдах гэсэн бодолтой байна. Одоо тааширдал уралдан да. Таашид бас том тамирын баяр болж байгаа юу? Говьолтой аймаг тааширд одоо 24 тэмээний баяр болох. Энэ өвлийн үед ер нь одоо энэ хөдөө та нар шиг малчин залуучуудыг ер нь одоо яаж энэ тэмээний уралдааныг зохион байгуулахад ач холбогдол нь юу вэ? Та нарт. Ганц одоо даваа тал нь уу? Даваа тал нь тэмээ одоо юу яах? Унлаг эдлэгэнд оруулах тийм ач холбогдолтой байна. Хөдөө мал малалдаг уу? Тэгдэг. За. Тэгээд ер нь одоо мөр бол одоо дандаа том хүмүүсийн мөр явдаг боллаа. Одоо ингээд эрлиз голтой явдаг бол тэмээчд бас ярьдаг энэ хөдөө малчин залууч. Та нарт одоо энэ тэмээ уралдахад бол одоо тийм юм байхгүй ч тийм ээ. Байхгүй тиймэрхүү юм байхгүй. Тэгээд тэгэл уралдаал. За баяр хүргэе тэгээд дараа уралдаанд амжилт хүсье. За тэр ирэл батар шиг. Дөрөв турласан тором нийцэн уяаштай та бүтэйг уулзуулъя. За танд баяр хүргэе. Таны тором айрагдлаа. Тэгээд манай үзэгчд бас өөрийгөө танилцуулаач. За баярлалаа. Бид Ховд аймгийн Манган сумын Баянголоогийн сумын алдарт уяач төр тахдаг гэдэг. Одоо миний тором өнөөдөр анхныхаа хоёр дахь уралдаанд дөрөвдөр орлоо. Одоо 20-нд Говьолтой Баян Улт уралдаж айргийн даваар орсон. 2 хоногийн дараа Сумандаа ирж уралдаж айргийн 4-оор орлоо. Энэ удам өгшил ер нь хаанах тором уу? За энэ одоо удам өгшил гэх юм бол Говьолтой аймгийн Шарга сумын Тайвны буд гэж миний найз одоо надад бэлгэлсэн тором байгаа. Тэгээд бас энэ телевизийг ашиглаад найзтай маш их баярлалаа. Тэгээд олон ч тэмээ өгсөнд бүгдээрээ намайг айраг дөрөв баяр наадамд их баярлуулдаг юм байгаа. Тэгээд бас өнөөдөр нутагтаа бол сайхан уралдаж айраг хүртлээ. Дараагийн уралдаанд ер нь хаана уралдаж бодож байна? Одоо 26 дөргөн сум тэгээд увс руу явъя гэсэн бодолтой байгаа. Тэгээд ерөнхийдөө тийшээ чиглэх байхаа. За танд баяр хүргэе. Дараагийн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. За айргийн 5 турдсан торомны эзэн уяачтай уулзуулъя. За танд баяр хүргэе. Тэгээд манай үзэгчдээ өөрийгөө танилцуулаач. Хаанаас ирж уралдав? Говьолтой аймгийн Жандан сумаас өрнөгийн дамжин зүр. За тором одоо урд нь хаана уралд бас урд нь уралдаа хийсэн үү? Баян Улт сая уралдчихал. Хэдэр ирв? 7-8 л орсон. Тийм үү. За энэ торомныхоо удам өгшил ер нь хаанах ямар удам өгшилтэй тором? Энэ одоо Баянгор аймгийн эцэг нь Баянгор аймгийн Баян өндөр сумаас авчаас хөвөр. Их нь бол ботгон тийм ээ. За. Ер нь одоо энэ хөдөө орон нутагт та нар одоо бас яг одоо тэмээний хажууд өссөн юм хүүхдүүд байгаа. Тэгээд энэ өвлийн улиралд одоо ингээд тэмээ уралдуулах та нар энэ одоо ач холбогдол нь юу байна? Жаахан хүүтэн тэгэл хоол газар жаахан цэтрангуул явна. Тэгэл дуртай юм чинь тэгэл яах вэ? Тэмээгээ уйдсан юм чи одоо тэгээ явахгүй гэл яах вэ? Баяр наадмын зохион байгуулалт тэр нь хэр байна? Сайхан болж гин өө. Өргөн дэлгэр сайхан наадам болж гин. 5 л арьсаа тий 9 дэм. Дараа нь ер нь хаана уралдъя гэж бодож байна? Одоо энэ увсын цахгун сумд уралцгаал. Тэгэл буцсан да. За. Энэ дөргөнд бас нэг баяр болохыг гэсэн торомны уралдаан. Тэн дээр чадвал тормоо тавьчихгаал. Тэгэл буцсан. Их насны тэмээ, том тэмээ, алтан тэмээ байгаа. Бага 2 баг. За тэгээд дараагийн уралдаанд амжилт хүсье. За баярлалаа. Нааша эргээд. Яг хоёр төвөө хэлдэг. Яг Эрдэнэ сумын.